За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Хөлбөмбөгийн найруулагч болж миний би өдрийн сайн дээр Индонезийн Жумбо гомг та бүхэнд хэрхэн хэрэглэж яаж идэх талаар бололтой бас яг нэг амьд үлгэр жишээ үзүүлэе гэж бодсон юм. Энэ бол одоо шөнө орон цагийн тайлбартай үеэр бол одоо бидний үнэхээр тотны ханд болчиход байж байгаа ш. За энэ гомн бол одоо нэг бэлэн гомн шиг бол биш. Энэ бол чандаг гомн. За юунуудын бол доторх амтлагч нарын бол юу ч холилгүйгээр энэ давган дээр хийдсэн байгаа юм шиг ингээд хооронд нь сайхан ингээд хутгах нь жантаа гомн гэж солонгос кинон дээр гардаг тэрний жан шиг ингээд сайхан болж ирнэ. Яг энэ гомнгийн өөрийг аваад жижиг савнд бол одоо 3 минут буцалгаад тэгэл дээр нь юусоо шүүгээл ямар ч шүлгүүгээр ингээд тавина. Энийг одоо манай охин одоо шүлтөө хийгээд аавын ямар сонио амттай ингэсэн байлээ. Би тэгэхээр заагаад өгсөн чинь өөстөг ямар гоё юм бэ чи ингэж идэх байсан юм уу? Шал өөр боллоо ч гэсэн. За тэгээд Англи, Австралид бол гаргадаг, дэлхийд бол борлуулалтаараа энэ гомингийн толгой компани, Индонезийн компани хоёрт ордог. За тэгээд ерөөсөө англичууд энэ гоминд бол одоо усгүй. Энэ гомин Англид болт 13 онд Аврагуудын лиг үзэж явахдаа анх удаа танилцж байлаа гэвэл арай үннээс зөрчдөг юм бол яад юм бол гэж бодож байна. За ингээд дээрээ бол өндөгний зурагтай өндөгтөө олж идэх юм бол бүр янзын шиг өссөн утгатай. Тийм учраас одоо Валентин хажуудаа өндгөө шараад тавьчихсан. Би өөрөө одоо мастер тоглож учраас өндгөө дундуур нь одоо ингээд хоёр угаа тавьчихлаа. Гэхдээ энэ одоо нэгэнт одоо идэхээс хойш одоо ямар ресторан би өөртөө хийж байгаа юм чинь дэр бол тийм ээ. Нэг тийм асуудал бол байхгүй. Жумбо гэдэг гомн 1600-аар зарагдаж байгаа. Чандаг гомн 3 минут цанаад Монгол заавартай байх ёстой ардаа. За ингээд гомгоо шүлээ амтлагч нарын эхлээд тавгандаа холдсон байлаа. Дээр нь гомнгоо хутглаа. Одоо дээр нь ер нь идэхэд бол янзын байх үүднээс бол одоо хоёр өндгөө болдоо